Залуу мэс засалчдын холбооноос мэс засалч эмч нарын анх дахь чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад нийслэл хотын мэс засалч эмч мэргэжилтнүүд болон ахмад эмч нар зэрэг 130 гаруй цагаан гартууд оролцож Монголын мэс заслын салбарын тулгамдж буй асуудал цааш дэмжих хандлагыг хэлэлцсэн байна. 2016 оны байдлаар улсын төв 2 дугаар эмнэлэгт нийт 1219 мэс засал хийгдсэн бөгөөд төлөвлөгөөд мэс ажилбар 50 гаруй хувийг, яаралтай мэс ажилбар 40 гаруй хувийг эзэлж байгаамаа. Мэс ажилбарыг хийдэг залуу мэс засалчдыг дэмжих, нийтлэг алдаа дутагдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс холбогдох хууль зүйн заалтыг шинээр бий болгох, төгсөөд гарч байгаа залуу эмч нарт ажлын байр бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Би өөрөө хөдөө ажиллаж исэн. Тэгэхээр хөдөө ажиллаж байгаа эмч нарт бол мэдээж нийгмийн орчин хэрэгтэй байдаг. Залуу өөрийгөө хөгжүүлэх, чөлөө цагаа зөв боловсруулах, өөрийгөө сургах, хөгжүүлэх төрлийн боломж олцооны асуудал. Улаанбаатар хотод бол харьцангуй боломж олцооны талаар бол хангалттай. Гэхдээ мэслийн эмч нарын ихэнх хувь нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа болохоор ажлын байрны хүрэлцээ тутмаг нь хамгийн том чухал асуудал байдаг мэслийн эмч нарт. Ер нь бол нэгдүгээрт залуучуудыгаа би байнга суралц, тасралтгүй суралцал гэж хэлмээр байна. Мэс заслын эмч гэдэг бол ерөөсөө өнөөдөр нэг төрлийн мэс засал хийж яхад маргааш нь дахиад нэг шинэ арга нэгддэг. Нэг шинэ багж ирж яхад маргааш нь тэр нь мөн дэвшилт гараад ирдэг. Тийм учраас мэс заслын эмч хүн бол ерөөсөө байнга суралцах хэрэгтэй байдаг. Хоёр дахь зүйл бол мэс заслын эмч харилцаа хандлаган дээр маш их анхаарах хэрэгтэй. Өвчтнийхөө төлөө гэсэн үнэн сэтгэлээс ажиллах хэрэгтэй. Гурав дахь зүйл бол мэс заслын эмч зоригтой шийдэмгий байх хэрэгтэй. За, эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага байгаа. Энэ чиглэлийнхаа өрөөнд бас бид нар төр болон хувийн хвшлийн байгууллага, дотоод гадаадын хамтрагч байгууллагатай хамтран хүний нөөцийн бодлогыг дэмжих, энэ чиглэлд хамтран дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хэрэгтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр бас өнөөдөр энэ Монголын залуу мэс заслын холбоотой салбарын хэмжээнийхээ хүний нөөцийн мэдээллийг олгох бас энэ маань нэг онцлог нь хөдөө орон нутгаас эмчнэр хүрэлцэн ирсэн байгаа энэ хүмүүсийг хамрагдах гэх мэт энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа. Монголын мэс заслын салбарт шинэ өнгө төрх оруулж үе үеийн харилцаа холбоог бэхжүүлэх, шинээр гарч ирж байгаа залуу мэс засалчдад тулгамдж буй ажлын байрыг бий болгох, залуу мэс засалчдыг дэмжих зорилготой чуулга уулзалт алдаанаас амжилт руу уран дор эмч мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнөөдөр залуу мэс засалчдын холбооны анх дахь чуулган болж байна. Өнөөдөр энэ өдрөглөгийн маань бас нэг гол цөм хэсэг болох алдаанаас амжилт руу сэдвийн дор бид хууль эрх зүйн орчин болон мөн мэсцлийн эмч нарт тулгамдаад байгаа асуудлуудыг ярилцах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулаа. Бидний голомт банк, Iveco, Sanofi компаниуд ерөнхий тэтгэгчээр оролцож байгаа. Монгол оронд төдийгүй дэлхийн дахинд зөнхлөн тохиолдох мэс засал ер нь эслийн хүчнүүдээс хамгийн тэргүүлэх байр суурилт мухар олгоон үрслийн тухай илтгэл байгаа хэлцүүлэх гэж байна. Хархуул аймагт ер нь мэс заслын эмч нар хэр хүрэлцээтэй байдаг вэ? Ер нь бол бусад аймагуудыг бодвол харьцангуй сайн, хангалттай, орон тооны хувьд бол хангалттай гэж үзэж байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний үндэсний хэмжээний том эмнэлэг. Тэгэхээр манайд хариуцлагаараа манай тасаг бол үндэсний хэмжээний тусламжийг үзүүлдэг ганц тасаг гэж хэлж болно. Жил бүр манай тасаг дээр бол 2000-аас 3000 хүүхдэд мэслийн тусламж үзүүлдэг тийм тасаг байна. Өнөөдрийн анх дахь чуулганд таны хувьд ямар илтгэлийг танилцуулж байгаа вэ? Миний хувьд өнөөдөр улаан хоолой химийн төлөгдөл байгаа. Тэр улаан хоолой химийн төлөгдөл нь өнөөдөр хүүхдийн ахуйн ослол гэмтлийн эхний 5 барьж ихсдэг. Цууны хвшлийн хэрэглээ. Цууны хвшлийн хэрэглээ нь өнөөдрийн хүртэл байсаар байгаа учраас хүүхдэд тэрийг санамсаргүй болон санаатаагаар ууж улаан хоолой химийн төлөгдөж эрүүл мэндээр хохирж байгаа асуудлыг хүндөхөөр ирсэн байгаа тийм. Чуулга уулзалтад 130 гаруй мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд тэд өөрсдийн дэвшүүлэх асуудлаар хийсэн судалгааны илтгэлүүдийг танилцууллаа. Монголд зөнхлөн хийгддэг мэс ажилбаруудын нэг нь мухар олгон хагалгаа байдаг бөгөөд жил бүр 700-аас дээш хүнд энэ төрлийн хагалгааг хийдэг байна. Залуу мэс засалчдыг дэмжих чуулга уулзалт цаашид 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагдана гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм а. Мэдээллийн цэцэг чимэг үн олдноор бэлтгэн өргөлээ.